Юм цэвэрлэх донтой. Энэ нэмэгтэй үсээ зулгаах туртай. 18 настай байхдаа ангийнхан багш дурлсан гэж байна. Түүхийнхэн багш нь 65 таа байсан. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Яагаад намайг бичлэг хийхгүй ийм удаатай хаа гэж айгүй олон хүмүүс асуусан л та. Яагаад ингэж байгаад би нүүсэн. Миний бэкграунд шал өөрчлөгдсөн байгаа. Маш их ажил байлаа. Тэгээ бичлэг тавихгүй жоохон удажглаа. Та бүхэн ойлгосоо гэж найдаж байна. Өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ болохоор хүмүүсийн сонирхолтой юм addictions буюу юм хүмүүс одоо донтолт гэх юм уу те. Ямар нэгэн идэж болохгүй зүйлийг одоо идэхэд донтоо ч юм уу та. Ямар нэгэн зүйлийг хийх зуршилтай ч байдаг юм уу. Хэрвээ та бүхэн channel дээр шинэ бол намайг Түмэ гэдэг. Ерөнхийдөө миний channel дээр янз янзын олон төрлийн контентууд гардагаар ингээд онцлогтой болохоор нэг төрлийн контентээр та бүхнийг уудаахгүй. Энэ бичлэг үзэхээс өмнө та бүхэн лайк болон subscribe дарахыг үнэхээр хүсэж байна. За эхний эмэгтэй буюу юм Шейла гэдэг эмэгтэй байна. Зин яадаг эмэгтэй вэ Түмэ гэдэг юм бол штэ. Юм цэвэрлэх донтой. За магадгүй гоё бах. Гэхдээ нэг талаараа эн чинь амар ядаргаатай байхгүй. Гэрээч гэлтгүү заяа гадуур ингээд дэлгүүр хийсчихийла гэж бодъё. Юм авлаа, юм худалдаад ингээд мөнгө зөнгөө өгтөө хүртэл бэлитэ ингэж явдаг заяа. Мөнгөнийх нь хариултыг өгж байгаа тэр худалдагч чигч хүртэл ингээд юм гараа санитолоор заавал ингэж шейлаад өөрийнх нь мөнгөний өгөх ёстой заяа. Хөшиг мөшгний тоос байна уу? Тэр ширээ, сандал өстө бүх юм заавал арчиж байгаа тэгээ тайвширдаг гэдэг чинь. Нөхөр нь бүр ингээд сүулдэ хэлж л дээ. Би одоо дахиж өстө бүр ийм байж чадахгүй байна. Тэгээ чи ингээд надаас илүү бараг цэвэрч байдалтай илүү үнэнч байгаад байна. Тэгээ бараг намайг тоохгүй юм цэвэрлэхэл бодоод байт. Надад ерөөсө цаг гарахгүй байна гэж хэлсэн байна л да. Өдрийн бүр 5 удаа усанд ордог гэвэл яах вэ guys? Oh my god. 5 удаа усанд орох юм бол ингэ баг арьс мэрс чи үрэгдээд дуусах хаа. Тэгээ ээж нь бас хэлж л дээ. Одоо ингээд юм охинтойгоо бас ингээ гой хоолнд ормоор энэ ингээ хоолнд орё гэх юм уу хоолнд орох үнэхээр хэцүү байдаг. Яагаад вэ гэдгсэн чи ингээ хоолнд оронгууд хамаг юм ингээ цэвэрлээ суучдаг гинэ. Бүр юм били юм спирттэй нойтнс битгтэй явангуудаа хамаг тэр рестораны юмнуудыг ингээ цэвэрлээд явчихдаг гэж энэ ширээ сандал мандал гэдэг юм уу тэр. Ерөнхийдөө өөрийг анзаарсан байна л да. Тэгээд ингээ засархыг хүртэл хичээсэн байна. Тэгээд сэтгэл зүйчдэр очиод ингээд би ийм асуудалтай байна. Яг яах вэ сэтгэл зүйчийг асуусан байна. Тэгсэн чинь маань хүн compulsive thoughts буюу толгоонд орж ирдэг ямар нэгэн тийм random бодол дээр хитрхийх ач холбогдол өгдөг. Бид нар ч гэсэн ингээд зүгээр сууж байхад гинт сонин бодол орж ирдэг шүү дээ. Тэгээд энэ эмэгтэй гинт тэгж юм цэвэрлэх бодол орж ирэнгүүт тэр бодлоо эсэргүүцэж чаддгүй. Заавал юм цэвэрлж иж санаа нь амардаг бүр юм өвчтөй болцсон. Тийм сэтгцэн өвчтөй болцсон гэсэн. Дараа чи эмэгтэй нь болохоор нэг л энгийн нэг юм ад жаргалтай гэр бүлд байгаа нэг юм эмэгтэй шиг харагдана. Гэхдээ нэг plot twistтэй. За ямар plot twistтэй гэхлээр энэ эмэгтэй үсээ зулгаах туртай. Одоо энэ одоо донтолт гэх юм уу одоо ингээд юу гэх юм зуршил амар сонин зуршил гэх юм да одоо ийм сонин зуршил нь баг 12 настай байхад нийлсэн гэдэг нэ. Жогныхон зургууд нь харангууд айгүй гоё юм урт үстэй юм гоё хөөрхөн охин байсан. Гэхдээ яг яагаад нэгэд үсээ зулгаач эхлэх болов гэдгсэн чинь тэр өвдөлт нь гой мэдрэгддэг гинэ. Яа guys та бодоод үстэй. Үсээ ингээд татж байгаа тэр өвдөлтөндөө донтно гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? 12 наснаасаа хойш үсээ татаж зулгаач ингэж эхэлсэн. Тэгэхээр одоо ингээд байгаа байдал нь бараг халдсан болцсон заяа. Ингээд бүх үсээ ингээд урангууд л ингээд татаад байдаг. Тэгээ түүний найз залуу нь хэлсэн байна. Манай найз охин 0-өрөөнд орчингууд хаалгаа төгжээд бүр 2-3 цаг. 2-3 цаг штэ. Хамгийн аимшигтай парт нь зүгээр нэг үсээ зулгаах биш. Үсээ зулгаачаад тэр үсээр яадаг гэж бодож байна. Тэр үсээ идчихдэг. Муурнууд үсээ ингэж иддэг шүү дээ. Одоо эдэн ч гэж ингэ нөгөө муур ингэ өөрөг ингэ долоонгууд үсний юм бөмбөлөг гарч ирдэг шүү дээ. Хэдүүлээ хүүхэлтэй кинон дээрээс бас ч ихсэн харж исэн. Тэнгүүд хүн бас ингэ үсээ идэж гинэ гэдэг чинь тодорхой хэмжээний одоо юм үсний юм одоо бөмбөлөг ч юм уу нэг юм бэлдсэн дотор ингэ амьдраад ингэ байж байгаа ингэ боддоо guys. Тэг яагаад үсээ бас ингэ идэд байдаг юм таалагдаад байдаг ингэ асуусан чинь зөөлхөн нэлцгаа гоё мэдрэгддэг. Тэгээ нэг аманд оронгууд ингэ ам ингэ гжигдэж байгаа юм шиг гоё мэдрэгддэг гэдэг нэг. Тэгээ зээлээ шүн ерөөсөө унтаж чаддаггүй гэдэг чинь яагаад вэ гэхээр түүний хуух нь амар өвддөг гэдэг чинь бүр ингэ өдрөө олгон 5-6 цагаар ингэ үсээ ингэ зулаагаад байгаа тэгэхээр чинь хуух чинь ингэ асар их ингэ гимтэж байгаа шүү дээ. Амар шоконд орж байгаа. Тэг ингэ энэ хуух чинь толгой чинь ингэ өвдөж байгаа юм шиг ийм байдалтайгаар ингэ шүн унтаж чадахгүй. Ийм байдалд өөрийгөө хүргэж яадаг вэ тиймстэй. Та бүхэн дунд үсээ иддэг хүн байхгүй гэсэн гэж би найдаж байна. За хүн болгон энэ шинэ жилээр гой бэлэг авахыг мөрөдөж байгаа гэж би бодож байна. Та бүхэн маань гоё юу мөрөдөж байгаа бас коммент дээр үлдээгээрэй. Камер уу, компьютер уу юу ч байж болно шүү дээ. Тэгсэн чинь та хэдэд дуулах амар гоё мэдээ байна. За юу вэ гэсэн чинь guys. Та бүхэн Tokyo Mobile-аас 55 та дугаар авснаар 55 бэлэгний эзэн болох боломжтой гэж боддоо. Хүн болгон хожих боломжтой guys. За Tokyo Mobile-ийн энэхүү урамшуул нь 12 сарын 1-ээс буюу яг өнөөдрөөс эхэлж байгаа. Яг дараагийн 5-7 хоногийн турш та бүхэн ирэх цуглуулна гэсэн үг. Тэгээд цуглуулсан ирэхээрээ та бүхэн бэлгийн эзэн болох бүрэн боломжтой. 5-7 хоног гэхэлэр 7 хоног болгон онцлог том бэлгүүд байгаа гэсэн үг. Энэ 7 хоног болохоор gaming set, Proxy Superlight 2, Instax камера гэх мэтчлэн амар гоё бэлгнүүд байгаа юм байна guys. За бэлэг авахтаа ирэх цуглуулна. За ирэхэд цуглуулахын тулд хэрвээ та бүхэн шинэ хэрэглэгч бол шууд нэмэх нэг ирэх автоматар орж ирнэ гэсэн үг. Найзгаа ураад бас нэмэх нэг ирэх. Тэгээд бүр дата авах болгонд ирэх нэмэгдэнэ. Тэгэхээр guys та бүхэн Tokyo app руугаа орж агаад мобайл зэсгээс нь 55 та дугаараа аваад 55 бэлэг урамшуулт хамрагдаараа гэж хэлмээр байна. Би ч гэсэн өөрөө ирэхэд цуглуулаад явж байгаа.
байгаа. Тийм болохоор та бүхэн яараарай гэж хэлмээр байна. Хүн болгонд хожих боломж бий. Амжилт. Дараагийнх нь болохоор үхлийн аюултай донтолт заяа. За ингээд дараагийн нэмэгтэй яг юунд донтцсон бэ гэх юм бол та бүхнийг бүр ингээд шоконд оруулсан заяа. Би бүр өөрөө шоконд орсон. Яадаг хүн бэ гэхээр буудаг, уудаг хүн. Та нар ингээд нэг хаяа ингээд орцсондоо оронгууд ингээд орцсны чинь хамаг хан маань ингээд будцсан байдэн шүү дээ. Эсвэл нь бариул мөрүүлэг. Тэгмээд нэг аимшигтай хангалдаж бүр толгой өргөдөл хангалдаж шүү дээ. Тэр будгийг юм жижигхэн юм савн дотор хийгээд өдрөө болгон уудаг хүн тэр цаан чинь байна гэвэл та нар яах вэ? Энэхүү эмэгтэй нь бүхэл бүтэн бараг 5 жил шахуу будаг ууж байгаа заяа. Тэр 2 хүүхэдтэй гэр бүлтэй аз жаргалтай нэгэн бүсгүй. Түүнийг будаг уудаг гэдгийг бүр хинч мэдэхгүй гэж энэ заяа. Бүр хинч мэдэхгүй өөрийнх нь гэр бүлийнхэн гишүүд нь хүүхдүүд нь найзууд нь хинч мэдэхгүй өөрөө ингэж нууцаар 5 жил будаг ууж явсан. Эцсийн эцэст нь ерөнхийдөө телевизтэй холбогдоод одоо би ингээд юм будаг уудаг юм энийг ингээд засруулмаар байна. Бас ингээд хүмүүс ингээд ихгүй байгаасаа тий ямар муу байгаа гэдгийг ингээд хүмүүс хэлмээр байна гэдгийгсэн байна тий. Бас ингээд зөв шийдэл хийсэн байна. Тэгээ ерөнхийдөө эмчтэр очиж зөвлөгөө аваад үзэн шил тэ одоо би ерөнхийдөө 5 жил шахуу ингээд будаг ууж байгаа. Миний би ер нь яаж ийна гэдээ онцлогдоод үзсэн чинь будаг дотор ингээд маш их хэмжээний хорт бодисууд хорт тавтар үүсгэхдээ хүмүүс хэрэг хэрэглэх юм бол маш их хортой бодиснууд байдаг гэдэг чинь. Бөөр нь маш хэцүү байдалд орсон байсан бэ. Будаг ууснаар одоо будгийн тэр дотор байдаг агуулгадаг тэр бүх энэ хиймнүүд хүнийг бүр өөхөд хүргэдэг гэдэг чинь заяа. Тэгээ би ямар сон жоохон бахтаа ингээд нэг юм будаг модгийн үнэрт нэг жоохон дуртай байдаг гэсэн шүү дээ. Та нар тэгдэг байсан үгүй юу? Эсвэл нэг юм бензин колонк энтерт очиод би ингээд машиныхаа цонхыг онгойлох дуртай байсан. Бензиний үнэ би баг өөрийн нэг юм сонь донтолттой зуршилтай хүмүүсийн нэг юм шүү. Одоо ч яг хөө тийм сонь тийм гаж тийм хүслүүд төрдгөө л дээ. Зүгээр жоохон бахтаа ингээд яг нэг нөхцөл байдал нь хэрэг үүсэх юм бол надад үнэр нь амар тийм гой санагддаг байсан. Бензин колонкийн үнэр амар сонь гой санагддаг байсан. Тэгдэг байсан хүмүүс бас фэврт ор комментистер үлдээгээрээ би өөрөө ганцаар гэдэг бас мэдэрмээргүй нэ. Дараагийн эмэгтэй нь болохоор ерөнхийдөө нэлээд удаан ор хэмжлийн асуудалтай явсан нэмэгтэй байна заяа. Юу гэсэн үг гэхлээр энэ нэмэгтэй шүү дээ. 8 ширхэг ор идсэн. Бүсгүй. Идсэн гэдэг нь орныхон матрасыг иддэг байсан гэсэн. Матрас нь дотор нэг юм шар юм порлон байдэн штэ. Тэр порлоноос ингээл идээ суугаад идэг өдөржингөө. Орон дээр хөвтөл ороо ингээ идээ суугаад идэг. Guys яг юу болоод байна? Ер нь хоол боловсруулж чадхаа байж исэн гэж тогтоогдсон. Харагдчихээн те. Зуршил нь яаж ихсэн бэ гэдгсэн чинь тэр ер нь орон дээр айгүй хөвтдөг хүн байсан гинэ. Ер нь айгүй залхан хүн гэсэн үг. Ингээд bed rotting гэж үг гэдэг штэ. Орон дээр ингээл өдөржингөө хөвтөл ингээ snack идэл, chips идэл ингээл Netflix үзэл, кино үзэл өөр хөвчих хүнгээр. Орон дээр хитрхи хөвцсөн болохоор ерөөхдөө ингээд орных нь матраас нь бүр ингээд задраад гадагшаа гараад ирсэн юм л та. Тэгээ харсан ч амар гоё амт таарагдаад ирсэн гинэ. Идчихэр ч юм шиг. Тэгээд ингээд жоох нэг аваад ингээд амсаад үтсэн чинь амар таалагдсан. Гадаргуун ингээд амд нь амар тийм гоё мэдрэмжийг ингээд өгдөг болохоор тэрийг ингээд идэж эхэлсэн гинэ. Oh my god. Сайн байцсан уу guys, намайг Түмэ гэдэг, энийг Тэмэ гэдэг. Тэгээд би энэ чаналын үүсгэн байгуулагч буюу ерөнхий продюсер нөхгүй. Тэгээд ингээд энэ залуулсаар бичлэгээ эдитэлдэг. Энэ надад цалин амар бага өгдөг заа юу. Чи юу хуцаа. Тэгэхээр та бүхэн лайк болон subscribe яг гэдэг юм чи дугуй чи яг гэдэг. Тэр та бүхэн лайк болон subscribe дарах юм бол битүүр илүү их урамжлна гэсэн үг байхгүй. Ялангуяа энэ гай урамжснаар илүү их бичлэг хийхгүй бол энэ айгүй ойр залхуураад бичлэг эдитлэхгүй байгаа байхгүй. Та нарыг лайк болон subscribe дарах юм бол энэ гай илүү их бичлэг хийн, илүү их бичлэг хийх юм бол илүү их бичлэг гарна, илүү их бичлэг гарах юм бол та бүхэн аз жаргалтай гэсэн үг. Хөгшин хүмүүстэй дейтлэх дуртай нэг залуу байна. Имэнертэй болцох юм бол донтой гэж хэлж болно. 18 настай байхдаа ангийнхан багш дурлсан гэж байна. Түүхийнхэн багш нь 65 таа байсан. Тэгээ яг тэр хүсн бас ингээд явсаар агаад ерөнхийдөө ер нь имэнертэй болцож яагаад болохгүй ч гэсэн шийдэл дээр хүрээд имэнертэй болцож эхэлсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө имэ хантер гэж хэлж болно. Дөнгөж 19 настай байхдаа заяа өөрөөсөө 40-өөр ихч имэтэй болцож исэн гэж байна. Та нар л заяа 65 та имэ ч юм уу 65 та өвөө болзъя гэж бичвэл та нарыг яах вэ? Загвасаа хинж зөвшөөрөхгүй л байна. 500 мянган төгрөг өгье гэвэл яах вэ? Төрөний нэг өөрийнхөө үсийг иддэг эмэгтэй гэж би танарт хэлсэн шүү дээ. Одоо дараагийн ярих бүсгүй болохоор өөрийнхөө үсийг биш, уурныхаа үсийг иддэг донтой бүсгүй байна. Үгүй би бүр нэрээ бүр. За ерөнхийдөө мууран зулцах байхаас хойш яг л өөрийнх нь жинхэнэ ээжгэнтэй яг мууран ээжг нь өсгсөн гэдэг гэж юм. Тэгээд муурны ээжийг яадаг вэ гэхээр муураа долоодог тийм үү. Энэ эмэгтэй хүн энэ муур зулцгийг багаас нь долоож өсгсөн. Тэгэж өсгсөөр байгаад нэг мэдсэн чинь муурны үс идэх донтой болсон байсан. Түүний найзууд нь ингээд гэрээр нь очих аягүй дургу гэдэг жин л та тийм мэдээч яг яагаад вэ гэхлээр та нар угаасаа төсөөлөд үзэл та ингээд гэрлүүгөө ороод ингээд найзтайгаа уулзъя те найз нь гоё хоол хийж өгье гэл ингээд за окей гэл орсон чинь ингээд найз чинь ингээд муураа долоогоос уучвал яах вэ та нар. Бүр зүгээр долоохгүй те муурныхаа үсийг ингээд ажлаа суучих. Та нарыг ямар мэдрэмж төрөх вэ? Ямар нэгэн эз үлтэй найзаж нөхөрлөх, ямар нэгэн эзүүдтэй бүр ингээд гэрэлдэг юм хүмүүс байдаг. Та нар хэрвээ сонсчихсан бол Японд бүр ингээд яг ийм хүүхэлтэйтэй ингээд гэрэлдэг эрэгтэйчүүд айгүй олон байдаг ингээд тэгнэ. Тэр нь яагаад ч юм ингээд
legally хориотой ерөөсөө биш. Хүсэн хүн болгоо хүсэн обжекттэйгээ гэрэлж болно. Та нар юу гэж бодож байна? Энэ зүйлийг хууль бус болгох ёстой юу? Тэгэхээр нэг юм гай байна л да. Машиндаа үнэхээр их юм хайртай хүн байна. Тийм тийм. Машиндаа угаасаа хайртай байж болно. Машиндаа хайртай хүмүүс манай монголч гэсэн айгу их байдаг шүү дээ. Манай монголчууд ч машиндаа ямар их хайртай билээ дээ. Ингээд нэг жоохон шүргчгүй жи дуусаа бөө хэрүүл жодоо пап. За гэхдээ бас яг тийм төрлийн хайр биш яг бүр ингээд ийм relationship төрлийн хайр байгаад энэ зав ингээд бүр харилцааны бүр тийм харилцаа хоёр гэж хоёр өөр тоцоо зүйл байдаг. Гэхдээ тэр айдал харилцааг тэр машинтайгаа хийдэг нэг юм эрэгтэй хүн байна зав. Intimate relationship гэдэг ганцаар мэддэг нь ойлгох байхгүй өнгөрөх байх. Intimate relationship гэдэг нь юу гэсэн үг гэхээр энэ залуу энэ машинтайгаа ерөнхийдөө бүх хосуудыг хийдэг, бүх зүйлийг хийдэг. Тэр машинда бүр үнэхээр их хайртай. Ягаад ч юм ихтэй за машинда гэрлээ гэж бодъё заа. Гэрлэлээ гэж бодъё. За тэгэнгүүт тэр машины хүүсийг эмэгтэй гэж тодорхойлж байгаа гэж тооцох байх. Мэдгүй. Тэгсэн чинь ягаад ч юм энэ эрэхтэй тэр машиныгаа ярихдаа хий гэж яриад байгаа англиар ер нь эрэхтэй хүн гэж ярьсаа. Тэгэнгүүт энэ гай дээрээс нэг гей гэсэн үг. Одоо яг энэ гайын одоо хэдүүлээ гендерийг тодорхойлоход үзээ да. Ижил хүүстэй сонирхсон нэг гей гэдэг нь шүү дээ. Эрэхтэй төрлийн машин сонирхож байгаа гэх юм бол юу бол комент дээр үлдээгээрээ би бол өстө бүр ямар ч нэршил өгж бол мэдэхгүй юм байна. За юу ч гэсэн нэг ийм залуу байна. Тэгээд яг уу яг юу болсон бэ гэдгсэн чинь нөгөө машины носолд ороод нас урцсан байна л да зайлгүй. Тэгээд одоо хүртэл айгүй харамсдаг юм байна. Тэгээд түүнийхээ ингээд зураг муураг одоо ингээд бүх зурагнууд нь принтлж гаргаж ирээд бүр ингээд цуг тэрвэрж унтдаг гэдэг. Өөрийнх нь ор хүнжлийнхэн даавн дээр нь тэрнийх нь машиных нь зураг нь байдаг. Тэр машинаас хизээч өөр машиныг дахиж сонирхож чаддаггүй. Тэр машина үнэхээр их сандаг гэдэг чинь. Тэгээд машинаа нас урсанд нь одоо ингээд өдөр болгон шаналж гуниглж ингээд уйлдаг гэдэг чинь. Тэгээд ингээд дурсаад ярьж байхдаа мань хүн бол яалтчгүй нэрээ үнэхээр гунигтаа уйлж илээ. За яг хүн болгонд дуртай object гэдэг зүйл яг байдаг хаа өөрийнх нь дуртай хайртай эд зүйл гэж. Та нарын дуртай эд зүйл чи юу вэ? Минийх бол чинь миний гитар тэмцээн. Миний гитар, миний камера, миний компьютер зөө ингээд үнэхээр миний дуртай яг эд зүйл. За guys энэ хүрээд энэ бичлэг маань өндөрлөж байна. За тэгэхээр ийм crazy addictions буюу сонин содон сонирхолтой донтол зуршилтай иймэрдгүй юм бичлэгийн дахиад дараагийн парти үзмээрх бол та бүхэн 10,000 лайк цуглуулаарай. Шууд дараагийн хэсэг нь орох болно. Тэгээд 12 сар та нарыг зөвүүн контентууд хүлээж байгаа guys. Нэр миний нөгөө уугаад байдаг могу гэдэг ундааны giveaway зарлж байгаа. Та бүхэн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дор комментээр бичингээ. Миний инстаграмыг фоллоу хийцэн одоо тэр зургаа миний DM рүү явуулаарай. Би нэг азтан тодруулаад могугийн бүтэн юм хайрцагтай ундаа та бүхэнд бэлэглэн. Тэгээ та бүхний бас хүслийг чинь биелүүлэх болно. Subscribe дараагүй бол би гэрт чинь